Засаа байна уу шумтсэс гэж та. Өнөөдөр видеолгоо та бүхэнд Photoshop-ийн мэдлэгийг чад хэлхийн тулд Photoshop хэрэглэдэг нэлээхэн хэрэглэдэг төлсүүд тэгээд одоо future дараагийн Photoshop юу гэж чаддаг, хэрхэн яаж юм ашиглах, тэгээд ямар бүтцийг ойлгочвол Photoshop дээр өөрийн бүтээлээ хийж чадах вэ гэдэг жоо сургалт авъя. За. Эрдэлт та бүхэн байж болох ганц асуудал чинь тандаар Photoshop мэдгүй бол танаас суулгах асуудал гарах ба. Уг асуудлыг бид нэр танад яаж Photoshop тааж суулгахыг зааж өгье. Жоо төрлөг өгье, маяг өгье. За, энэ тулд танаа Google-ээр ер нь бол нэг миний ингээд амар тийм баттай сурвалж байдаг. Цуугаад энэ дээр Photoshop 2021 гэж хачаад энэ хүн Photoshop 20-ны өнгөө дотоос суулгах заавар гэдэг. Энэ бол яг баттай. Энэ хөт линкээр ороод энэ хөт туториалыг үзээд суулгах бол бүрэн боломжтой байгаа. Энэ бол би ч энэ 2021 онд ингэ суулгаж үзсэн. Зүгээрээ ямар ч тийм вирусүүд байхгүй. Мегагаар хамгаалсан файлтай. За, танаа ингэ суулгах үед хэрвээ энэ амар 21 он таны компьютерт өндөр үзүүлэлттэй байх юм бол та нар Photoshop-аас өөр юм ашиглаж болно. Тэр нь энэ Figma гэж байгаа. Figma.com. Энэ нь юу гэдэг вэ гэвэл ямар нэгэн байгууллагын дизайн, desktop дизайн, ер нь бол бүхэл дизайныг хийж чадaltaй маш бага RAM шаарддаг. Тэгээ веб дээр ордог Figma гэж ороод бүртгүүлээд тэгээ шууд өнгөө орж боломжтой байгаа. Уг Figma-да та нар өөрсдөө shape тохируулаад ямар хэмжээтэй гэдгийг гаргаж өгөөд зургуудаа ороод ер нь л яг Photoshop шиг үйлдэл хийх боломжтой байгаа. Тэгээд та бүхэн Figma сонирхох үзээрэй. Тэгээд энэ бол Photoshop-ийн зааварлахаар одоо Photoshop жоохон бокслно. Тэгээд энэ бол Figma ер нь л Photoshop үйлдэл хийдэг. Яг бүр амар өндөр түвшин хийж чадахгүй гэсэн кастомерс бол хийх боломжтой байгаа. За ер нь төрөлд та нар Photoshop-ыг нэгээд шинэ файл нээ, new file тэгээ A4 хэмжээгээ зааж өгч эсвэл custom-доо ингээд зааж өгч болно. Өргөнөг тутаас нь юм байна. Өөр хатантаар сунгаад өгөх боломжтой. Тэгээд art, web, mobile ер нь бол ийм дизайныг гаргах боломжтой Photoshop-оор. Гэхдээ миний зөвлөдөр бол web, mobile-ийн аппликейшнийг загвар гаргахад ер нь Photoshop нэг цохоогүй. Яагаад бол олон юм нэг хэсэг гаргах боломж биш байдаг болохоор та нар хвчлээ art юм print дээр A4 хэмжээтэй customize хийгэн. Тэгээд film, video, GIF хийх боломжтой гэдгийг ер нь бол би зөв шийдэл авах Photoshop. Харин ер нь бол mobile app design, desktop web design хийхэд тулд Figma ашиглавал та нарт илүү зохимжтой байх гэж би бодож байна. За ингээд та нар ер нь бол recent л миний A4 принтер A4 гэж байгаа. Энэ сонгоод орох боломжтой. За эхнийгээр A4 face чинь шаргаж байна. Одоо 21 бол оны хвчлэн ингэж харагдана. Ер нь бол 2014 оноос Photoshop-ийн дизайн ер нь ийм харагдаж байгаа. Ямар өөрчлөлт байхгүй. Тэгээд ерөнхийдөө төрөлд та бүхэн би төлөвлөлтийг их тайлбарлаж өгье. Төлөвлөлтөнд та нар тайлбарснаар юу хийдгийг очрын олсноор ер нь бол та нар яг юу хийх, энэ төлөв ашиглаа тийм хийх боломжтой гэдгийг олох боломжтой. Хийхдээ дүүгээр хийх боломжтой хаа. За ерөнхийдөө бол анх background цагаан background local-тай байна. Lock-ыг унтрааж бас эндээ дарж тагчж болно. Lock дарснараа та нар энэ хуудасаа хөдлөх боломжгүй болгодог бөгөөд ямар нэгэн хоёр юм орлож байгаа нэг нь хоёулаа хөдлөд явах нэгэн лок боломжтой байдаг. За тэгвэл одоо би энэ хуудасаар хөндлөлт лок авчирч. За эхлээд ер нь бол хамгийн эхэлж бол move tool байгаа. Move tool нь яадаг вэ гэвэл ямар нэг обжектыг хөдлөж болох байгаа.
гаргасан авчдыг 2 авч юм тэрийг мараа сонгоод сонголтын ордороо мэднэ. За би танад энэ shift хүлээ нэг layer үзүүлээ. Энэ одоо шинэ layer орохоор хвчлэн энэ skin-ийн нэг бүтц дээр бол нэгээр нэмэгдэж орно. Нэг шинэ layer-аар орж орно. Ордог бөгөөд одоо та нар move төлөөрөө энэ background сонголоо. Дараа нь rectangle сонголоо. Тэгээ энийг нэг сонгоод ийш тийш хөдөлгөж болно. За move төлөж ер нь хөдөлгөөний төлөв юм байна. За дараагийн төлөв бол rectangle marquee tool гэдэг Q tool гэдэг. Энэ нь select төлөв байгаа. Та нар нэг газраас нөгөө газраас сонгоод энэ яасыг бол яг энэ хэсгийг сонгож авъя гэсэн үг. Энийг та нар яаж болно? Одоо би энэ дээр нөгөө дөрвөлжин төс дээр сонгогдоод энэ сонгогдсон бөгөөд энэ layer дээр ихэвчихгүй гэсэн үг. Ягаад гэвэл би энийг сонголтоор энэ дээр зөвхөн өөрчлөлт оруулна гэдэг дээр сонгоод энэ өөрчлөлт нь одоо зөвхөн энэ дээр орно гэсэн үг. Энэ layer дээр rectangle дөрвөлжин дээр орно гэсэн. Үнийг та нар яаж боловч ингээ буруу сонгоцлоо яаслаг бол зөв control Z-гээрээ өмнөх хувилаа босч болно. Эсвэл select deselect control D deselect дараад select юм болж болно. Гэтэ энэ төлөвийг ашиглаад та нар ямар юм болох вэ гэвэл та нар ингээд дахиад энийг copy-доор пастлахад дахиад 3 дахь layer гарч ирээд дахиад дөрвөлжингээ яг энийг copy авсантай адилхан. Тэгэхээр энэ бол энэ хэсгийг яг энэ хэсгээр базаад зөвхөн энэ layer-т хамаарч бүх юмыг хуулах боломжтой, бас сонгох боломжтой байна. Select tool бол ямар нэгэн зураг ямар нэгэн дүрс хийх авахд бас амар хэрэг болдог. Харин энэ lasso tool бол ингээд зурж болдог юм байна. Яг энэ select tool шиг дөрвөлжин биш, гэхдээ өөрийнх нь дүрсийг гаргаад зурж болно. Ингээд дахиад авах нөгөө сонгохдохгүй. Одоо бид нар ихлэ хамгийн цагаан хуудас дээр сонгож байна. Одоо энэ манайх дөрвөлжин зураг холын дөрвөлжин дээрээ очиг гэвэл бид нар энэ дээр дахиад copy paste дагаад шинэ layer үүссэн. Энэ layer-ыг ингэж зөөж болно. Зөөхтөрөө энэ бол хамгийн доотлын хэсэг байгаад дээдлэн давхардах дараа нь дээдлэлтэй хамгийн түрүүлж харагдах хэсэг чинь бол энэ хэсэг байгаа. Тэгэхээр энэ бол энэ дээр дараад өнгийн солио гэж хар боллоо. Энэ дээр хоёр дараад өнгийн солих боломжтой байгаа. Тэнгүүд одоо энэ давхраг хамгийн дээр болохоор жишээ үлдэнэ. Тэгээд энэ давхраг хэрэг доош очих юм бол энэ харна гараад энэ бол энэ доор байна гэдгийг шинэ тас. Энэ бол давхар ингээд стаклаад явцдаг. Ийм ингээд дээрээс нь давхарлаа явтай байлаа. Тэгээд энийг харуул. Энэ бол тасчмын бол энэ дээр layer хамгийн доотлоос дээшээ явдаг байгаа. За энэ quick selection tool бол ер нь бол ямар нэг юм object-ыг салахын тулд амар хэрэг болдог. Та нар удаан дараад энэ learn mode-ээр дарж болно. Тэгээ learn mode-ээр даавал энэ төвтөрөл байгаа. Тэгээд Photoshop өөрийн төвтөрөл энийг яаж сонгох вэ? Тэгээд жоохон бас тасгалууд байгаа. Тэгээд та үнийг үзээд бас өөрийгөө хөгжүүлэх боломжтой байгаа шүү. Гэхдээ ер нь бол миний танад ойлгосоо энэ бол quick selection tool. Хэмжээ, size, hardness нь одоо хэр бүгдийг авах уу, хэр жоох ингээд бүсгэж авах уу? Хэрвээ энийг бүр тул баг болгочих юм бол одоо бид нар энийг баг болгоод ингээд нэг юм хэсэг авч үзье. Одоо бид тэт одоо хамгийн дээдлэний selectlээд нэг авч үзээд copy дээр пастлахад ингээд hardness нь хэсгийг бол энэ бүсэшгүй яг бүр нэг цэг дээр авч байгаа юм шиг. Одоо би нэг selectlээ энэ тавих юм бол тогийн байдлаар ямар ч тийм бүсээс юм байхгүй. Яг бүр 100% зөвхөн энэ дүрсийг авъя л гэсэн. Хараа энэ quick selection tool-ээр танд яах вэ? Ямар хэрэгтэй вэ гэвэл юмны хэсэг тоглох. Одоо бид нар
Одоо энийг харах юм бол энэ дээр нэмэх гэсэн үг. Энэ бол нэмэх гэсэн бол энийг ингээд яг ингээд чиг шиг сонгоё гэсэн. Энийг сонгоё гэсэн. Харин хасах дээр нэг дарах юм бол яг энэ хэсэг хасж байгаа. Ингээд ингээд хасаа бүр байхгүй болчихлоо. Тэгээд хэмжээг нь тааруулахын тулд та нар энэ дээрээ сайтад даруулаад гэж авч болно. Эсвэл та нар Photoshop хэрэглэхийн тулд комментуудыг хийвэл та нарын одоо хурд маш их сайжирна. Үүнийг тулд томрол жижигүүлэхийн тулд та нар контрол угалзан хаалтдаг. Угалзан хаалт нь баруун тал нь нэмэгдүүлнэ, зүүн тал нь жижигрүүлнэ гэсэн коммент явуулдаг. Нэг хасах нэмэх бол биш. Угалзан хаалтын ер нь бол дефолтоор угалзан хаалтан дээр баруун тал нь нэмнэ, зүүн тал нь багасгах байгаа. Тэгээд та нар бас өөртөө коммент Photoshop-ийн shortcuts-ыг судлал маш ер нь бол идэвх сайжирна. Тэгээд бас хурдтай байна гэсэн үг. За энэ crop tool нь бол ер нь бол одоо нөгөө main хуудсыг хэр жижиглэх үү? Crop явуулна. Энэ бол гайгүй tool. Энэ бол ойлгомжтой. Та нараас контрол хасад дарвал ингээд нэг 100% 25-аас нь гасж байгаа хэмжээний хувьцтай болгож болно. Тэгэхээр энэ шорткод ашиглавал та нар ингээд хийж байгаа юм ойртуулж бас холдож харах боломжтой. Жин нь бол яг энэ зүүм шиг гэсэн. Зүүм төв шиг гэсэн. За frame tool нь бол ер нь бол нэг ингээд дүрсийг нөгөө эндээ давхцуулахын тулд одоо жишээлбэл одоо би энэ хар боксыг сонгоё гэж үү. Хар боксыг сонгоод би энэ frame tool-ийг ашиглавал одоо энэ дээр чинь ямар нэгэн би дүрс оруулж ирсэн. Ингээд selectlээд энэ дээр нэг дүрс оруулж өгнө. Энийг одоо бид нар энийг сонгоод нөгөө дүрс чинь шүү энэ дотор орцсон. Энийг одоо яг тэр миний нөгөө сонгож өгсөн дүрсний дотор багтаа орсон байгаа. Энийг frame tool гэдэг. Энэ бол юмыг давхцуулахад яг гой төгсөх гой харагдуулахад бол гэсэн одоо team зэрэгтэй tool байгаа. iDraw tool нь өнгийг тааруулдаг. Тэр үчи тэр өнгийг олохгүй бол ямар өнгө гэдгийг энэ дээр хаагдана. Бас энэ дээр хаагдана. Тэгээ та нар энэ tool руу ийшээ дарах юм бол hex code, RGB code бүх өнгөнийхэн код, програмчлалын кодууд нь гарч ирнэ. Энэ маш хэрэгтэй tool. Та нар өнгө сонлоход, өнгө яллахад маш хэрэгтэй. За, spot healing brush нь ер нь бол хэрвээ ямар нэгэн давхцал дээр томруулаад энэ tool-ийг дарах юм бол яг энэ өмнө байгаа юмыг background дээр энэ төрсийг байхгүй болохтой 8 адилхан. Тэгэхээр ер нь бол жоох ингээд тоглож өгөөд ингээд байхгүй болж байгаа. Ингээд background өнгийг ингээд таньж аваад энэ дотор нь шингээгээд ер нь бол object-ийг байхгүй тэр background-ын өнгөтэй 8 ижил болгоход зэрэгсэн tool. Ямар нэг юм одоо жинхэнэ тэр зурагч нь эдгээр аим ашигладаг tool юм байна. Ямар нэгэн object аим цэвэрхэн алга болохын тулд энэ tool-ийг ашиглаж болно. Тэгээ энэ tool байхгүй. Жимс байхгүй болж. Дараагийн tool нь brush tool. Brush tool дээр та нар ямар нэгэн зурж бас энэ дээр та нар size тохируулж эсвэл hardness-ийг маш тод авах юм уу? Эсвэл маш бүдэг гэх юм уу гэдгийг харуулж байна. Энэ бол brush tool маш зурхад зураг юмыг татварлахад маш амар хэрэг болно. Танаа poster master гэдэг л энэ brush tool яг бүр амар гоё юм хийхин тул хиймээр байвал brush tool ашиглаж болно. Clone stamp tool танаар бас ингээд learn more-ийн хараад өөрсдөө суралцах боломжтой байгаа шүү. Бас эсвэл энэ clone stamp tool нь яадаг интернетээс хагаад YouTube бичлэгийг үзэх боломжтой. Learn clone stamp нь яадаг вэ гэвэл энэ object-ийг clone гэсэн. Одоо бид нар
Энийг дарахад одоо ингээ алдаад ажиллаж алтаа дараад клик дараарай гэж. Тэгэхээр юу нь бол алтаа дараад алт дарахаар юу нь бол ийм болж байгаа. Энийг object selectlээд одоо би энэс ингээ size маазаа hardness-ийг томруулчих. Size-ыг жоо том болгоод тэгээ энэ object ингээд клонж жоод одоо би энэ характеристикийг ингээд клонж авч чинь яг энэ хэсгийг бүгдийг нь клонж авч ийн гэсэн. Маш ингээд цэвэрхий хийх юм бол энэ бол маш хэрэгтэй tool. Ямиг цэвэрхэн клондож эсвэл олон жижиг жоохон зүйлсүүдийг олон болгон хуваарлахын тулд clone step-ийг ашиглаж болно. Энэ history brush tool нь би нэг хэрэглэж үзэж байгаагүй юм байна. Тэгэхэд бол энэ tool нэг баггүй. Eraser tool нь бол ямар нэгэн одоо юмыг алга болгоно. Асуугаас баруун талтай дараад юу юм том болгочих. Ингээд алга болгочих. Ямар нэг босна. Одоо би энэ дээр дарах юм бол энэ дээр шинэ layer байгаа. Шинэ layer үүсгээд дээр нь гамж өгöd. Нэг юм зурлаа гэж бодоход eraser нэг юм brush зурлаа. Eraser бид тэр ингээ арилгах боломжтой байгаа. Тэгээ энийг бас hard soft ин тохируулж болно. Бүтгэн авах юм уу? Эсвэл бүр хүрцээ хурсан авах юм уу? Gradient tool нь бол ер нь бол хоёр өнгийг хостуулаад ингээд background-д зураг үүсгэх боломжтой байгаа. Одоо жишээлбэл би gradient tool дарлаа. Энэ хоёрыг сонгогдлоо. Энд дээр дарах юм бол энэ талаасаа одоо хамгийн эхэлж энэ бүдүүн ногооноос цагаан хүртэл явна. Энийг өнгө сонгоход бол би энэ хэсгийг дараад одоо хартаар олгоод тэгээ aqua бол ингээд бас basic өнгүүдийн функцнууд байгаа. Танайдаас сонирхоод туршиж болно. Тэгээд энэ дээр энэ хүртэл явах юм бол одоо тэнцэнээсээ энэ хүртэл ногоо харуулж байна гэсэн. Эндтэй gradient tool-ийг бол маш их ашигладаг. Design, poster, master гоё өнгөлөг хийхин тулд gradient tool-ийг ашигласан. Өвөрмөц сонголт байж байгаа. Тэгээд та нар энэ tool-ийг бас gradient tool гэсэн маш их төтөрөл байгаа. Үүнээс судалсан энэ судлаа ойлгочих юм бол ер нь бол poster-ыг гоё илүү дизайнлаг, илүү өнгөлөг хийх боломжтой байгаа. Одоо чинь бүх нэг цулгаан өнгөж байхаа болсон. Олон өнгө холигдоод их гоё өрмөц өнгө гаргастаар хүний нүдэнд ингээд тусч илүү их хяналт авах боломжтой байгаа. Third tool нь бол ямиг бүрсгүүлэх нь ямар нэгэн зургийг background-аас нь хамаарч ер нь бол бүрсгүүлэх харагдуулах байгаа. Дооч нь гэдгүйгвэл тэр сонгосон бүх area-г гэрэлтүүлдэг. Харж чад арай өнгөлөг нарны тусгай шиг харагдуулж байна. Pen tool. За pen tool бол маш хэрэгтэй. Одоо юмыг одоо энэ quick selection юмыг сонгож select-ийн тулд яг жижиг юмыг хэлбэр юмыг quick selection гэхдээ мэрэгчлэн хүмүүсүүд маш төгс юмыг хийхин тулд маш тэгээд хүний нүдэнд алдаа харуулахын тулд pen tool-ийг ашигладаг. Pen tool-ийг ер нь shape юм сонгож өгөх, shape эсвэл юм сонгож өгөх сонголтоор авч өгдөг. Shape нь бол одоо та нар ингээд гаргаж байгаа төрс чинь ингээд ямар нэгэн төрс төрстэй болж харагдана. Жишээлбэл одоо би pattern бол энэ хэсгийг сонгоод тэгээд дараад selection дарах юм бол зөвхөн би нэг хэсэг сонгож авчиж байна. Харин shape нь энэ tool дээр яадаг вэ гэвэл дүрс үсгэнэ. Ямар нэгэн таны дуртай дүрс үсгэх боломжтой байгаа. Энийг та нараас маш гоё цэвэрхэн кодлын эсвэл ямар нэгэн дүрс өөртөө дүрс бүтээж илүү гоё өрмөц shape-уудыг гаргах тэгээд custom-лах боломжтой байгаа. Pay tool-ээр хийх боломжтой байгаа. Энэ pay tool-ийг gradient tool pay tool-ийг та нарын судлал жижиг хэмжээний poster-ыг маш гоё хийн.
Тэгээ pen tool нь гээд vector буюу ямар нэг анимашн, ямар нэгэн одоо Google-тэй шиг картун маягийн юм хийхэд тул маш их ашигладаг. Энэ нь бол урлагийн хүмүүсд дижитал дээр pen tool-ыг маш их ашигладаг гэсэн юм аа. Тэгээ та нар learner дээр энэ өнцгүүдийг яаж гаргадаг, яаж маусаараа дараад энэ өнцгүүдийг яаж гаргадаг нэг судлах дэлгэнгүй судлах маш их боломжтой байгаа шүү. За текст бол ингээд текст бичиж гаргаж бичиж болно. Одоо текстээр та ингээд зөөгөөд энэс энэ хүртэл гэх хэмжээг нөгөөд ингээд тэр фонтыг сонгож өгч болно. Фонтынх нь сайз хэмжээнийх нь стайл сонгож өгч болно, сайзыг сонгож өгч болно. Автио vertical ингээд хоорондох займ ингээд сонгож өгөх юмштай байгаа. Одоо би нэг жоохон фонт томруулна томруулчих. Тэгээд одоо энэ бас текст нас өөр ингэсэн layerтэй бас үүсдэг. Тэгвэл энийг ингээд жоох ингээд текст ямар ч хамаагүй текстүүдээ бичих боломжтой. Тэгээд энийг ингээд ашиглаад та нар өөрсдийн тексттэй оруулах боломжтой байгаа шүү. Тэгээд та нараас нэг юм анзаарсан бол энэ дээр бөөн ингээд ганц түүжсэн бөөн selection байгаа. Энэ vertical доороос авуулаад масклаад энэ бүгдийг та нар туршиж үзээрэй. Тэгээд би ерөөхдөө нь бол энэ текст үүсгдэг tool юм аа. Тэгээд энэ бүгдээрээ бас ингээд healing brush tool, patch бүгдээр маш их олон өөрийн зорилготой төлөр байгаа. Нэг төлөөсөө гадна. Одоо энэ brush бол дараагийн хавантаа газуурах color space-ийн төлөв өнгийг давхцуулах тийм. Маш олон юм хийх боломжтой байгаа шүү. Төлөвтэй. Гэхдээ ер нь бол тань ингэж YouTube-ээр энэ rotate view төлөв нь яг яа гэм бэ гэсэн төрлөө. Үүнийг өөрөө би тасрууд өөрчн маш ашигтай шүү. Path selection tool нь pen tool-ээр хийсэн ямар нэг обжектыг сонгох боломжтой. Яг тэгвэл энэ төлийг ашиглахгүй зүгээр move хийхээр нөгөө pen төлийг чинь path-ууд нь гарчихгүй ямар үнцгэлэг гарч ирдэг. Үүгээр сонгосноо та нар үнцүүд ямар байгаа юм байна гэдгийг харж болох байна. За shape бол shape-ууд байгаа. Бүх төрлийн custom shell, дөрвөлжин, 100, гурвалжин, 6 өнцөгт, шулуун бүх үнцүүдийг та нар хийж зурж болох юм ба. Бүх үнцийг та нар сонгосноор энэ дээр чинь нэг төгс хийгээд ямар үнэгүй stroke нэмэх үстэр гадны хүрээнд хэр бүдүүн байх вэ? Тэгээд өнцөг нь дөрвөлжин ах юм уу эсвэл өнцөг нь авах юм уу гэдгээс бүх custom-тэй хийх боломжтой байгаа шүү. Үүнийг та нараас shape tool-ийг суусна та нараас өөрсдийн нэг постэр ямар нэгэн бүтээл дээр илүү өрмөц төсүүдийг гаргах болох шүү. Hand tool нь яадаг вэ гэвэл одоо хэрвээ би нэг томруулах юм бол hand tool-ээрээ edge-тэй дараад энийг дарахаар гээд hand tool edge гэж shortcut-ууд нь гараад ирж байгаа. Бүх pen tool нь P, move tool нь F, F гээд edge-тэй дарах юм бол энэ хоорондох хөдөлж болох юм байна. Маш том юм ингээд харагдана. Control нэрээ 0-тэй дарах юм бол яг стандарт хэмжээгээр очино. Control нэмэлтээр ойртуулна. Control хасах үйл ингээд зайг хасах юм байна. Энийг судлаа. Үүнийг ашигласаар бас ингээд бүтээмж нь их сайжирна. Тэгээ та нараас ийш тийш хөдөлгөхийн тулд энэ төлөв зайлшгүй шаардлага байна шүү. Ямар нэг обжект дээр хөдлөж мэдлэхгүй сатаалахгүйгээр hand tool-ийг ашиглаж ийш тийш хөдлөж болно. Zoom бол энэ zoomлж болно. За энэхүү ер нь бол Photoshop-д суулгахад basic tool-оор буюу хамгийн хэрэгэлдэг tool жоохон ойлголт өгсөн гэж найдаа. Гэтэ энэ edit toolbar дээр очиход маш их олон төлөвлөлт.
Төлөвүүдийн зөндөлын төлөвч нь өөрсдийн зорилготой. Та нар энэ бүгдийг зарах юм бол Photoshop-ыг мастер болсон гэж бараг өөрөөр үзэж болно. Ягаад гэвэл угаасаа тийм. За би эхний эпизод дээр энэ хөтөлбөрүүдийг ямар төлөвлөд байдаг вэ? Ямар зорилго нь юу вэ гэдгийг харуулсан бөгөөд дараагийн эпизод дээр би илүү одоо жоохон постэр ихэд юу юу стайлик байдлыг ямар чухал уу? Энд фильтр 3D фильтрүүдийг ямар үүрэгтэй байдаг уу? Тэгээд blending options буюу энэ object style өгөх. Тэгээд хэрхэн яаж зөв layer-уудыг хуваарлах, масклах гэдэг зүйлүүдийг та нар би зааж өгнө.